Голомт банкнаас харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор 3 дахь жилдээ хадгаламжтай аялал аяныг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр энэхүү аяны 3 дугаар ээлжийн азднууд тодорч шагналаа гартаа авсан байна. Энэ жилийн хадгаламжтай аялал суглаат аяны Голомт банк өнгөрсөн 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай иргэдийн төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд суглааны олгожээ. Харин суглаатай харилцагчдаас жилийн турш нийтдээ 141 аздныг тодруулж аяллаа эрх, хадгаламжийн эрх болон 2 өрөө байраар урамшуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд аяны 3 дугаар ээлжийн аздангаар тодорсон 20 харилцагчид аяллаа эрх болон хадгаламжийн эрхийг гартуулсан өглөө. Бид энэ хугацаанд нийт 70 гаруй харилцагчдыг хосоор нь Аз ТV орон болон ойролт орнод мөн дээрээс нь Парисын Олимп үзэсгэлэхээр бол тус шагнаа урамшуулсан байгаа. Цаашаа хадгаламжтай аялал суглаат аян маань энэ оныг дуустал хэрэгжих тул та бүхэн хадгаламжиндаа орлого нэмж шинээр нээх, дээрээс нь сунгах байдлаар оролцож санхүүгийн дархлаагаа дэмжин Голомт банкыг сонгоорой. Аяны 3 дугаар ээлжийн аздангуудыг 8 дугаар сарын 7-ны өдөр аянд хамрагдсан 130 мянга гаруй харилцагчдаас тодруулжээ. Ингээд хамгийн аз одтой 20 харилцагч өнөөдөр хадгаламжийн эрх болон 5 сая төгрөгийн аяллаа эрхээ гардан авч байна. Би эхлээд хэрэгэлцсэн, этгээгүй. Тэгээд дараа нь тэр лайвыг үзээд, нөхөж үзээд тэгээд үнэхээр азтан болсон байна гэдэг тэндээс олж үзээд. Тэгээд их баярлсан. Би 2006 оноос эхлэн Голомт банкны харилцагч болсон. Тэгээд одоо би бас тэтгэврийнхаа мөнгийг бас Голомт банкаар авдаг. Жил бүр хадгаламжтай аялал аянд хамрагдаж хуримтлалыг дадал болгодог харилцагчдын тоон нэмэгдэх болжээ. Тиймээс Голомт банкнаас энэ удаа шагналын сангаа нэмэгдүүлж 2 өрөө байрны супер шагналын эзнийг тодруулахаар болсон байна. Харин супер шагналын эзнийг оны эцсээр тодруулахаар төлөвлөжээ. Мөн сар бүр аяллаа эрх, хадгаламжийн эрхийн аздангуудыг үргэлжлүүлэн тодруулах тул иргэд та бүхэн хадгалах зуршлаа дэмжиж ирээдүйдээ хөрөнгө оруулах азтан болох боломжоо битгий алдаарай гэж Голомт банкнаас уриаллаа.